За сайн байцгаана хүүхдүүдээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүн байгууллагын хичээлээ эхлэх гэж байна. За ТV хичээлүүдээ хүүхдүүд маань сайн үзэж байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл коронавирустай холбогдуулаад хүүхэд болгон гэртээ хичээлээ үзэж, номоо уншиж, за ТV хичээлээ цагийн хуваарийн дагуу үзэж явж байгаа. Сургуулийн дотоод сүлжээгээр ороод багш нарынхаа бичүүлж байгаа энэ видео бичлэг хичээлүүдийг тавталж үзэж байгаа. За ингээд энэ удаагийнхаа хүн байгууллагын хичээлийг эхлэх гэж хэдүүлээ. За хүн байгууллагын хичээлийн маань бүлэг сэдв одоо энерги гэсэн энэ сэдв дээр бол орж ирж байна. Хичээлийн сэдв маань бол энерги, түүний их усүр ба үр ашиг гэсэн ийм сэдв байж байна. За энэ хичээлийн зорилго маань бол энерги гэж бид юу болох юм, энергийг хаанаас гаргаж авдгийг, их усүр нь юу болох вэ гэдгийг бол мэдэж авах юм аа. За өдөр тутам бид эргэн тойрондоо олон хэрэгцээ шаардлага гарч ирж тэдгээрийг хангахын тулд янз бүрийн үйл хөдлөл, үйлдэл, харилцан хамгаалах бүхий үйл ажиллагаануудыг бид хэрэгжүүлж байдаг. Жишээлх юм бол хүүхдүүд сургууль дээрээ шатаар дээшээ өсөх, шатаар доошоо буух, ямар нэг байдлаар цүнхтэй нормоо өргөх, за тэгээд дээр нь байнга өглөө дасгал хийх, гүйх, алхах гэх мэт ийм хэрэгцээ шаардлагууд гарч ийм үйл ажиллагаануудыг хийж байдаг. За унтаж босоод өглөө гэрэл чийдэнгээ асаана, гар утсаа цэмэглэн, за хөгжим сонсно, ТV хичээлээ үзэхийн тулд телевизээрээ асаана гэх мэт ийм үйл ажиллагаанууд, ийм хэрэгцээ шаардлагууд гарч байдаг. За мөн түүнчлэн гэрээ дулаацуулах, хоол хүн сай болгох, аав ээжүүд маань машинаа асаах, машинтайгаа гадуур явах ийм хэрэгцээ шаардлагууд гарч ирнэ. За энэ бүгд дээр юуны түрүүнд ямар нэгэн хүч чадал гэдэг зүйл гарч ирж байна. Өөрөөр хэлбэл юм өргөхийн тулд хүнээс хүч чадал гарч ирэх ёстой. За одоо өндөр уулын өвөд авирахын тулд бас хүч чадал гарч ирэх ёстой. За нөгөө талаас цахилгаан техник хэрэгслүүдээ асаахын тулд цахилгаан эрчим хүч, уцаа цэмэглэхийн тулд батарей цэмэглэгч батарей хэрэг болдог гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энд тэгвэл бас нэг зүйл нуугдаж одоо харагдаж байна. За гэрээ дулаацуулж хоол хүнсээ болгох, машинаа асаа гэхэд гал түлхэхийн тулд мод түлш түлээ хэрэгтэй болно. За машинаа асаагаад явахын тулд бензин шатхуун хэрэгтэй. Хоолоо одоо бид заримдаа хээр болгоё гэвэл газын плитийг ашиглаад газаа асаагаад одоо хоол хүнсээ болгодог. За энэ бүгд хилээд байгаа зүйлийн цаанд тэгвэл бид нүдэнд үл үзэгдэх мөртлөө дэлхийн одоо хүн төрөлхтөн энерги хэмээн нэрлэгдэж байгаа. За тэр дундаа грекний грекээс чадвах, үйл, ажил хийх чадвар гэх мэт грек үгнээс гаралтай энерги гэдэг үгийг бол ашиглаж ирж байгаа. За шинжлэх ухаанд энерги гэдэг үгийг бол 19-р зууны дунд үе буюу 1800-аад оны үеэс эхлээд ашиглаж ирсэн. За инженер техникийн ухаанд бол энерги бол эрчим хүч юм а гэж тохиолж ирж байгаа. Тэгвэл эрчим хүч, энерги гэдэг маань бидний нүдэнд харагдахгүй мөртлөө бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хангаж байдаг. Өдөр тутам бид ийм зүйлүүдээр өөрсдөө явж байдгийг бол одоогийн бичлэг дээрээс хэдүүлээ харъя. За тэгэхээр бичлэгийг үзэх явцдаа хэдүүлээ энерги гэдэг юм аа. Энерги гэж тэгвэл юу юм бэ? Энерги гэдэг бол өөрөө бидний эргэн тойронд өдөр тутам байдаг ийм зүйл аа. Өөрөөр хэлбэл аливаа юмны ажиллах чадварыг бид энерги гэж хэлж болох юм аа. За бидэнд бол ямар нэг зүйл хийх болгонд энерги шаардлагатай. Жишээлх юм бол дасгал хөдөлгөөн хий гэвэл хүч энерги байх ёстой. За тэгэхээр зэрэг ямар нэгэн зүйлийг одоо энерги байдаг гэдгийг мэдэж байгаа юм бол тэр энергийг яаж зарцуулдгийг, яаж ашигладгийг гэдэг зүйлийг бид мэдэх ёстой. За өдөр тутам биднэрт тэгвэл ямар ч байсан дулааны энерги, гэрлийн энерги, дууны энерги гэдэг юмудад энгийнээр биднэрт ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл дулаан байхын тулд гэрээ дулаацуулахын тулд дулааны энерги байдаг. За машинтаа бид аялалд явж ин гэж өөрсдөө ойлгоё. За машинтаа нарлаг сайхан өдөр буюу нартаа цэлмэг тэнгэр ийм өдөр аялж байхад нарнаас ямар нэгэн цацраг энерги хүч одоо бид авч идэг. Өөрөөр хэлбэл нар гэдэг бол гэрэл түлхээс гадна одоо дулаацуулж идэг. Ийм учраас гэрлийн энерги, дулааны энергийг нарнаас бид өдөр тутам авч байдаг юм байна. За нөгөө талаас машин явж байна. Машин явж явах энэ явцад бол машин маань бензин шатхуунаар өөрийн гэсэн одоо энергийг одоо бий болгож машин хөдөлж байгаа. За машин дотор ямар нэгэн дуу, чимээ, аялгау гарчин, хөгжим сонсч ин гэж бодвол тэнд мөн энэ ашиглаад энерги, дууны энерги гарч байна.
Заагаад очичлаа хүн болгон хөдөлж байна, ажиллаж байна, хоол ундаа бэлтгэж байна. За амархын тулд одоо мөстэй ундаагаа өргөөж явж байна, хоол хүнсээ үүрээд явж байна. Энд хүн болгонд ямар нэгэн хүч, энерги зарцуулагдж байна гэж бид ойлгож болох юм. Тэгэхээр ямар хөдөлгөөнд орж байна, ямар үйлдэл хийж байна, тэр болгонд энерги гарч ирнэ. За хүмүүс хоолоо бэлтгэж байна, хөдөлж байна гэсэн үг. Хүүхдүүд тоглож байна, өсөрч байна, харайж байна тийм. Энэ болгонд хөдөлгөөн хийж байна. За нөгөө талаас утасны үзэгч бид нар цаасан шугуулгад цаасан шуугны одоо хийсэх, нисэх, хөдлөх юм байдлыг ажиглаж байна. За энэ юуны хүчээр вэ? Энд ямар нэгэн салхи байгаа учраас салхины хүчийг ашиглаж цаасан шугамд нисэж байна. За уулын уруу одоо хүүхдүүд гулгаж тоглодог. За гулглаа. Энд уулнаас орой дээрээс доошоо бэлгүүн гулгах юм явцад тэгвэл хөдөлгөөний энерги буюу газрын татах хүчний энергинд бол гарч ирж байна гэж бид ойлгоно. За маань гал төллөө, чүдэн цасаагаад гал асаалаа, хоолоо болгох гэж байна. Энд дулааны энерги үүсээд хоол болчихно. Хоол болсны дараа хонх дуурж байгаа тавтан чилж, хонх дуургаж хүмүүсийг хоол боллоо гэж дуудаж байна. Энэ үед хүүхдүүд гүйж ирж байна. Хүүхдүүд гүйх явцад гүйх тэр хүч энерги гэж бас зарцуулагдаж байгаа. За хоолоо идэж байна. Сая зарцуулсан энергиудээ нөхөж хоолоо идэж байна гэж та бүхэн ойлгож байгаа. За энэ бүгдээс үзэх юм бол бид энерги бол бидний эргэн тойронд үргэлж байдаг юм байна. Энергийг ашиглаж хүмүүс хөдөлж идэг, тоглож идэг, үйл хөдөлгөөн, биеийн хүчний ажиллаа хийж байдаг гэдгийг сайн ажиглалаа. За мөн энерги бол машин, радио, тоглоом, гал, хөгжмийн хэрэгсэл гэх мэт олон зүйлээр гарч ирээд ашиглагдаж одоо бидний өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж байдаг юм байна. За нөгөө талаас энергийг нөхөн авах ашиглах олон одоо арга их үүсвэр байгааг бид олж харлаа. Жишээлбэл нарнаас бид гэрлийн болон дулааны энергийг авч байдаг юм байна. За идэж буй хоол хүнснээсээ бид ирч хүч энерgiаг өмнө алдсан хүчээ нөхөж авч дараагийнхаа үйл хөдлөлөө хийж байдаг юм байна. За цахилгааны үр дүнд бид нар гэрлээ асаан техник хэрэгслүүдээ асаагаад холбогдох хэрэгцээ шаардлагуудаа хангаж байдаг. За салхи болон гал гэдэг бол энерги бий болгодог том хүч байдаг юм байна гэдгийг саяны бичлэгээс бид бас харлаа. Салхины үр дүнд цаасан шувуу хэлсэн, гал асааснаар дулааны энерги ялгарч тэнд хоол боловсрсон. Эндээс үзэх юм бол энерги гэдэг бол хизээж дуусахгүй, нэгээс нөгөөд шилжиж өөрчлөгдөж байдаг юм байна гэдгийг олж харлаа. За энергийн олон төрлүүд байдаг гэдгийг саяны одоо хэрэгцээ шаардлагуудаа хангаж байх явцдаа бид харлаа. Харимхаан энерги, хөдөлгөөний энерги, дулааны энерги, цахилгаан энерги, химийн энерги, гэрлийн энерги, дууны энергийн олон төрлүүдийг бид бол олж харлаа. Тэгэхээр энэ олон төрлүүд маань өөрөө эргээд хүмүүсийн хэрэгцээг хангах, эргээд өдөр тутмын үйл хөдлөлөө хийхэд ашиглагдаж байдаг учраас энергийн олон төрлүүд байна гэж олж харлаа. За тэгвэл цахилгаанаар бид яасан? Дуу гаргаж, цахилгаанаар одоо 100 халаагаад хоолоо болгож, машинаа асаагаад машины хөдөлгүүр эргэж байна. За гэрэл гарч одоо орчин тойрон маань гэрэлтдэг юм байна. Тэгэхээр цахилгаан гэдэг бол энергийн хамгийн том хүч одоо их үүсвэр болдог юм гэдгийг эндээс ойлгосон баха. За тэгвэл энерги гэдэг бол өөрөө янз бүрээр хувирдаг юм байна. За альва нэгэн бид хадгалагдаж, агуулгадж байдаг юм байна. Өөрийн гэсэн тодорхой хэлбэртэй байдаг юм байна. Нэг энерги нь нөгөө тийшээ дамждаг юм байна гэдгийг бол олж харлаа. Дараах зураг дээрээс ажиглая. Цахилгаан энерги тэгвэл машин асснаар эргээд хөдөлгөөний энергид бол шилжиж байна. За гэрлийн цахилгааны үр дүнд гэрэл асна, гэрлийн үр дүнд энд бас гэрлийн энерги, дулааны энерги болж хувирна. За дууны энерги байна. Цахилгаан тогон залгаснаар хөгжим асж байна, телевиз, радио асж байна. Эндээс бол дууны энерги болж цахилгаан энерги хувирч байна. За синсний зураг байна. За синс бол сэрүүн цүүлэнд бас одоо дулаацуулдаг хүртэл синс гэж бас байгаа. Тэгвэл цахилгааны энерги маань эргээд дулааны энерги болж хувирч идэг юм байна. За пэйж 100 байна. 100-ын дээрээс 100 хаснаа цахилгааны энерги маань эргээд бас халаагаад аливаа зүйлийг болгодог гэдэг утгаараа дулааны энерги шилжиж байна.
За ийм учраас энерги бол одоо маш олон зүйлээр илэрч гарч ирдэг бидний мэддэг чийдэн, машины мотор, цахилгаан станц, за гал түлш мод бол энергийг бий болгож эргээд дараагийн энерги болгон хувиргадаг гэдгийг та бүхэн ойлгосон баха. За энэ зурагнаас бид сая бичлэг дээрээс харсан нарны энерги гэдэг бол өөрөө ургамал, амтан, амьдрах гол нөхцөлийг бас бүрдүүлж өгдөг. Ургамал уулдаг, одоо бидний иддэг хоол хүнсийг бий болгодог. За эндээс бол химийн энерги гэдэг зүйл бол үүсэж байдаг юм байна. За энэ одоо хоол хүнсийг идэж ууснараа за бид бол тодорхой хэмжээний эрч хүч авдаг. Хүний хувьд бол хүчний одоо хөдөлгөөний энергийг бий болгож авдаг. За дээр нь дулаацдаг гэдгээрээ дулааны энергийг үүсгэх юм байна. За нөгөө талаас за энерги бий бол цахилгааныг бий болгодог олон их үүсрүүд байдгийг Монголд одоо нэг жишээгээр бид үзье. Жишээлбэл усан цахилгаан станцууд үе олноор бий болж байгаа. За энэ бол одоо эколог, байгальд одоо ээлтэй ийм одоо зүйлэн өөрөөр хэлбэл одоо усны хүчийг ашиглаж цахилгаан станцууд цахилгаан энергийг бий болгож байгаа. За нөгөө талаас нарыг ашиглаж, салхийг ашиглаж одоо цахилгаан энергийг бий болгож байгаа. Эндээс бид нар тэгвэл энэ цахилгаан энерги үүсэх үүсвэр танаас хэрхэн яаж үүсэх болж байна гэдгийг бол эндээс харж болно. Ингээд өнөөдөр үзэх юм бол энерги их үүсвэр нар, нүүрс мод, бензин, аргал мод, салхи, нефт, шатдаг хий зэрэг бол энергийн гол их үүсвэр юм байна. За энерги нь бол тэгвэл нэг төрлөөсөө нөгөө төрөл рүү хувирдаг. Өөрөөр хэлбэл цахилгаан энерги бол гэрлийн энерги, дулааны энерги болж хувирдгийг эндээс харлаа. За нарны гэрэл сайн тусаж байх юм бол өөрөө дулаахан байдаг. Тэгвэл гэрлийн энергийг хэрэглэж байгаа бөгөөд бидний хамгийн энгийн одоо гэрлийн энергиг болж харж байгаа бол одоо зүйл юм. За нөгөө талаас энэ зураг дээр бол цахилгаан утаснууд байна. Өөрөөр хэлбэл цахилгаан энерги манай гэрт юугаар дамжиж ирдэг юм бэ гэвэл энэ өндөр хүчтэй шугам буюу одоо энэ нарийнхан металл утсаар дамжиж цахилгаан энерги маань бидний гэрт ирдэг юм байна. За эндээс үндэслээд энерги дотор нь бол сэргээгдэх энерги, үл сэргээгдэх энерги их үүсвэр гэж хоёр ангилж үзэж болох юм байна. Тэгвэл нар, ус, салхи бол сэргээгдэх энерги их үүсвэр бөгөөд өөрөөр хэлбэл хизээч дуусахгүй гэсэн үг. Тийм учраас техник хүндрэлттэй өнөөдөр нар, ус, салхийг ашиглаж цахилгаан энергийг бий болгож байгаа явдал бол одоо олон шинжлэх ухаан, танин мэдхэн хөгжих тусам илүү их одоо бий болж байгаа та бүхэн харж байгаа. За харин үл сэргээгдэх энерги гэдэгт бол нүүрс, газрын тос, аргал мод гэдэг зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл эдгээрийг хэрэглээд тодорхой хугацааны дараа дуусах учраас үл сэргээгдэх. Энэ утгаараа бид нар цахилгаан эрчим хүчээ байнга тогтмол ашиглаж байх, хэмнэж байх шаардлагатай бөгөөд хэмнэхийн тулд яах ёстой бүгдүүд та бүхэн гэртээ ярилцаарай. Тодорхой хэмжээгээр үл сэргээгдэх энерги учраас цахилгаан эрчим хүчээ бид гэртээ яаж хэмнэх вэ? Унтах үедээ гэрлээ унтраана, гэртээ байхгүй үедээ гэрлүүдээ унтраана, телевизээр унтраана, радио унтраана тий халаалтаа болгоно гэх жишээгээр бид нар энерги цахилгаан эрчим хүчээ хэмнэх ийм үйл хэрэгт хүүхэд болгон оролцох ёстой юм аа. За ингээд өнөөдрийн хичээлээс бид тэгвэл энерги гэж юу вэ? Энерги хаанаас үүсдэг? Энергийг бид яаж ашигладаг? Энерги гэдэг хэрхэн яаж үүсээд нэгээс нөгөө рүү яаж хувирдаг юм бэ гэдгийг ойлгож авсан байх. За тэгээд гэртээ бид сурагчдаар энерги гэдэг бүлэг сэдвийн нийтдээ 60 дугаар хуудаснаас эхлээд машин яагаад хөдөлгөх юм? За тэгээд дээр нь энерги ямар хэлбэрүүд байж болох юм? Энергийн их үүсвэр ба энергийн үр ашиг нь юу байж болох вэ гэдэг дээр 66 дугаар хуудас хүртэл дасгал даалгавар байна. За онлайн зүйлийг багш нь хэлээд өгсөн байгаа. Харин сурвалжин дээр дасгал даалгавруудыг хараад туршилтуудыг хийж үзснээр энерги гэдэг зүйл бидэнд яаж ашиглагддгийг, яагаад үр ашигтай байдгийг, энерги бид нар хэрхэн яаж хадгалж, хамгаалж, цаашид энерги өшөө илүү одоо бий болгохын тулд хэмнэлтийг яаж үүсгэх мэт зүйлүүдийг ойлгож авах. Ингээд хүмүүстэй гэртээ сурвалжин дээр ажиллаарай. Баярлалаа.